гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин? Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ? Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны усчны газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болно. Юу? Үсчний газар нураагаа юм уу? Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоод нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураах юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафегийг нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цойчих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө арах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс вэ. Байцаараа энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчи гэхээр сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үнэ өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гэд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмнэлэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашинд хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ хааны хурд нураа. Харин чи Баяртай ноёнтон. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэггүй яахав? Зөв шийдвэр гаргав. Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шондын дотор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн бай. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шанаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн шанаад байсан байж байгаа гинэ. Шондын дотор ингээс яв.
Яагаад хүний байшин ингэ тэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шахуулна. Энийг нураагаад барилга барьж чавл 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талах эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачихъя. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний ус чиний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд эннээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилчих юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зургийн үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяжих хүлээлттэй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь энэ вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхэр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр байгаагүй мөнгө гэж бодоорой. Өөрөө тугаа юм чи. Юун чимээ вэ? Арай зургийг сүйдгчгээгүй үсттэй. Гэ нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Хинэрдөө Бавичигийн ханы зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Булаа болоод нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурдан явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхоо мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Сүү, шоко. Хурдан нуугдах хэрэгтэй. Энэ ханын зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханын зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа да. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Сүү, шоко. Юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд дийлдэж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай морилно. Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10. Ийм засалт хэлбэл $50 болно. Хөөх, ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талх юм да. Харин тийм ээ. Сүү, дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай морилно. Мона Лиза үсчний газар байна.
мэрэгжлийн йогчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм а. Яаж ингэдэг юм бэ? Йог. Биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гинжигэн. Би ч гэсэн залуудаа йогчин байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм а. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Та зүгээр үү? Яадаг вэ би өглөө. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. 1 сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. 1 сараа үсчний газараа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтри. Намасте. Гүмтри бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээн 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмчилгээг аль алийг эзэмшсэн талбачны газрын хамгийн шилдэг эмч. За, нэг хараатах. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энэ чинь юу болж байна? Нуруу маань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгчсэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Гойж байна заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байвал. Йогийн төв юм. Тэгж байж л над шиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөө алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үж яг суурна. Уучлаарай гэдс маань йог хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгойх юм. Би одоо танд харуулъя. Би сунгаад сул тавь. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л йогыг бүрэн эзэмшиж. Гурав дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ. Яахад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талхаа одоо болж болно. Ой тэр чин юу өсөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. Багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхисон. Мөнгө байна. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. Хөөх, яг энэ. $1 евро yen. Багшаа Одоо йогийг бүрэн эзэмшсэн. Намасте.
Энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л аж. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй л гарч чадахгүй. 1 гаруй 100 юу? 10 сая? Хөө эн чинь арай л хэтэрхий үнэтэй. Гүэ мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён толгой хааж чад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж. Яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирэх мэ? Ноён толгой жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, эн чинь яг вэ шүү дээ. Яг гэдгийг үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо штэ. Ноён толгой тийшээ явж байна. Юу? Наад руу юу? Саяных чинь йогийн хөдөлгөөн биш үү? Ноён толгой та йогт яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэндэг юм? Үсэг битгий хэлгээв үстэй. Яагаад баян ийгээд байгаа юм бэ? Битгий хөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчуд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён толгой юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа. Шоколадын самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Үгүй ийм талах гэж байдаг аа. Хурдан зогтъё. Хөөх ноён толгой та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ийгэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Хараал хүрсэн харш. Сони юу вэ мушхануудаа? Өнөөдөр та бүхний мушха талах тийш орно. Фрая харшийн талаар хачирхалтай домог байдаг. Шинэхэн хосууд нүүж ирсэн боловч харшид гал гарч хосуудыг хэтэх шаржигнуур болсон гэдэг. Тэрнээс хойш энэ харш сүнстэй болсон юм. Аль хэдийн нуруугаар хүйж таагаад явчихлаа. Хосуудын үнэт эрдэнэс одоо ч гэсэн энэ байшинд байгаа гэсэн. Энэ юу вэ? Шинэхэн хосуудын зураг юм байх та. Яасан бэ юу болсон? Суглаанд хоцсон гэж хэлээж. Бид хоёр Брэд Пьютер мушгаа талхны галзуу бичлэгийг үзье. Энэ сүнстэй байшин руу ороод гарч ирээгүй. Чинхэн ажил олж хийхгүй дээ. Үзэгчдийн тоогоо нэмэхийн тулд сүнстэй байшин руу орж байдаг. Яана гэж бодсон юм бол. Та энэ байшинг сонсч байгаагүй мүү? Их алдартай штэ. Дотор нь том үнэт идэл нууцсан байгаа гэсэн. Юу? Үнэт эрдэнэсээ? Тийм ээ. Сүнстэй хосоод үлдээсэн ганцхан үнэт идэл алт мөнгө байгаа. Та хайж гэж байгаа юм байна ирэх мэ? Хаашаа байх вэ? Хурдан явъя. Эрдэнэс өөрөө олдчихгүй шүү дээ. Би ормооргүй байна. Энэ бол бидний зүгтх ёстой хэсэг. Тэгж битгий бодоо. Эн чин тансаг харш. Эрдэнэс биднийг олоосой гэд хүлээж байгаа. Битгий айнхаа талах шиг бай. Миний хугацаа дуусах хэдийгээр залуу байна. Санаа зовхгүй ирэх мэ. Зүгээр сарсан баг байхнууд гараад явчлаа. Юу? Би айгаагүй. Та хоёрыг шалгаж байхад. Байцаарай. Их муухай газар амжиг санагдаад байна ирэх мэ. Надад ч гэсэн. Гэртээ харж болох уу? Битгий айц тавта. Нарийн бовны газартаа суугаад байвал хэн ч эрдэнэс олохгүй. Борё. Цагаа үрээд байна. За. Сүнснүүд мөнгө хаан нуусан байж болох юм. Ямар амар юм бэ?
Бие барьж үз. Хөө, Эрдэнэс шиг юм үнэртэж байх чинь те. Энэ биш, үгүй. Энэ биш. Энэ чинь юу вэ? Баахан хэрэггүй хогол байна. Яасан бэ? Тэр юм хардаа. Сүү. Энд чинь гимгүү хорхоо байна. Айх шалтгаан биш. Хорхоо гинэ. Олцоолоогүй бол битгий худлаа хашгираад бай мэдвүү. Гэхдээ би чамнаас айдгаа юм чинь яах юм бэ эрхмэ? Тэр яах вэ? Өрөөг нэг зэцгээе. Би аймхаа сүү биш. Би аймхаа сүү биш. Оо, болж үз. Ингэж угаад гашлах гэж байгаа юм. Яваад хөргөх ч юм уу? Өөр газраас хай. Гүзэлзэгний чанамал байна эрхмээ. Чанамлаа? Энийг хардаа. Жимсний чанамал. Айхан байхгүй гэж хэлээ үсттэй. Аймхаа шүү. Миний санаж байгаагаар та ч гэсэн надтай адилхан айсан штеп. За. Ингээд нөгөө Эрдэнэс хаан байна. Хоёр давхурд байгаа юм болов уу? Хөө, тэгвэл хоёр давхарлоо. Намайг хүлээж бай. Энэ намайг айлгаад байна. Зүгээр дундад 100-ны хуйг дуулга байна. Баян хүмүүс дандаа гэртээ тавьдаг юм. Энэ нэг л хажим байна да. Суу, төргөлж үзээ. Одоохон очлаа. Суу, бас яава. Энэ амар хуйг дуулга сая хөдөлсөн. Энэ хуучны юм дотор юу ч алга. Чи айлдгүй дээ сүү. Бүх юм зүгээрээ сүү. Гэхдээ л энэ хуйг дуулга сая хөдөлсөн юм да. Би худлаа ярихгүй штэ. Шоко, би энэ байшинд үнэхээр итгэхгүй байна. Нэрээ сүнстэй юм болов. Сүү. Чи хорхоноос болж айж сандарсан. Бас жимсний чанамлыг цус гэж бодсон шүү дээ. Сонсолтоо энд нэр хачи юм байна. Намайг айлахаа бол. Шоко, ард чинь. За бас яава. Яасан? Олчихсон уу? Бас яагаад хашгираад байгаа юм бэ? Ханан дээр Ард чинь зураг. Зураг. бас тэр. Та хоёр чинь яаж чад байгаа юм бэ? Миний ажил ийм үсэнтэй биш ээ. Зүгтаад явчих гэж байгаа юм уу? Явж л байхгүй юу? Эрдэнэсийг олохороо би л авна шүү. Та хоёр ч татгалзаж чадахгүй л дээ. Одоо явж Эрдэнэсээ олцгоё. Энэ мастер унтлын өрөө бололтой. Хэрвээ би баян байсан бол юмнуудаа орон доор нуух байсан. Тийм ээ, энд байгаа гэж бодсон юм аа. Хөөх, Эрдэнэсийг олчихлоо. Тонг. Сүнс. Тогтараа. Яга дууттай чипс байдаг үлээ. Юу? Гүй. Энд яхара бүлэн кофе байдаг юм. Яхара ийм газар дууттай чипс бүлэн кофе байдаг үлээ. Нэг л биш байна да. Ха? Базара. Цоошин мөнгө байна. Сүү, Шоко. Энэ ямар учиртай юм? Тийм ээ. Базара. Чи сая талхыг ямар хурдан гүйж гарахыг харсан уу? Мөнгө нөх тэр $1 давны үсийг хэрэг болно гэж хэн санагав дээ. Тэнгэр минь. Тэр задуу бидний банкнаас угаасан мөнгөийг авах шахлаа шүү. Хулгайсан. Талхаар хинж тоглолтгүй юм шүү. Энэ хоёрт бусдыг хурах ямар байдгийг мэдрүүлээд өг. Энэ тоглоомыг хоёр нарийн бов тоглолтгийн урт бяслагнуулаа. Аймаар харагдуулахын тулд нүүрэн дээр чинь цөцгий түрхлээ. Нэрс үзээлгний чанамлаар сүйт бүсгүй бодол хий. Энэ хуучирсан орны давуугаар эртний хурмын даашинцыг хийлээ. Төгс. Одоо чи сүйт бүсгийн сайхан үгсэн сүнс боллоо. Шоколадтай сиропор сорив тавина. Наргил модны самрын өрмөг шанцаа хийгээд та хоёр дуу цаадсан. Ингээд гайхамшигт сүнс хосоо. Ингээд хувцалчихсан чинь үнэмшилтэй байна. Тэр тэнгүүдийг хуурах цаг боллоо. Базара гэрэлгэнд яаж хваа? Ёо. Хөөе.
Зурган дээр байсан хосууд байна штэ. Бидний тайван орх. Чөтгөрүүд яв. Бидний авраач. Өөдгүй дээрэмчдэг ингэж байвал таарна. Энэ хуучны юм чинь юу вэ? Коко сүү хоёроо. Шоко сүү хоёртой их адилх юм а. Хоёроо. Энэ зураг та хоёртой их адилх юм байна. Тэрнээс хойш энэ газар сүнстэй болжээ. Зурган дээр байсан хосууд байна штэ. Байцаараа. Түр хүлээгээрээ. Ноён талх тэр газраас буцаж ирэх гэж хэр удах бол? Хэн мэдэх вэ? Эрдэнэсийн андаа явж байгааз. Хойлоо буцаж ирсэн болсон юм. Энд би чих үзээд ивгүй байсан шүү. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу? Хөлөө? Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалтаа. Ноён талх ирж гисэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаа та ийм юмд орж яа. Алив, шагнал нь 1 сая. Алив. Шагнал 1 сая. Ээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдасны хоол өгнө үү? Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх, чиний хотын бүх зайдснууд энд цуглж өгчээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө, тэр зайдас чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайдс. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэх юм дээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдс үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талх бий байна шүү дээ. Ноёд хадаг та нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана? Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаач. Хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүүр. Хэдэн зайдас давж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инг Дулдури гээд ноён талхны өсчний газрын зайдс давлаа. Тийм ээ. Зайдсах маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да.
Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саатуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойлтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдүг нь уур хилэн ихтэй хорон санаад таарт. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч шүү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да? Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуу да. Себастьян чи хүртэл үү? Отоох надад асуултаа бол. Мэдлэр хэмдээцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгацыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлэр хэмдээцээ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайцвол хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайц байлаа. Зайцхан маань эцсийн шатанд дарах нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд өргөчихсөн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайцнуудаа танилцуулъя. Эхний оролцогч IQ-н шилдэг, царайнд шилдэг, сэтгэлд шилдэг, талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол толгойнч энгийн, царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол гоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ялах юм бэ? Өртөө богоно гэдгийг хэмжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд хилдэг ус чинь ноён талх байгаа шүү. Энэ хаач вэ? Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Алгачны хотын шилдэг үсчин ноён талха. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаатан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч.
За ингээд албаны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талах байхгүй. Одоо яадаг үлээ? Зөв. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтаа өсөлт гэж байгаа юм уу? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэл алга. Зоригтой бай. Үй, энэ чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа тагнуулж байдаг өсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцсан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа та дунгуул байж бай. Муурч юм байж. Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгодог. Оцавьяастай үсчид итгээр. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбо гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Сүү. Энэ боломжгүй. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг тав. Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад дуган бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утаатай одоо шууд зөөрийг явуулаарай. Хатан хаан та тайвшир. Одоохондоо тэмцээ дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа вэ? За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Талхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу н өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь талархаа шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хандлаг. Байгалийн дүрхөрхөөрөө гайхамшигтай байна шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 100 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялна гэдэг ахад та. Ноён талах биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талах арай дэндүү юм аа. Зайцхан, чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол Зайцхан чи. Гэнтэн байдаг. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өөдгөө мөн урагч. Ноён талахта яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцсан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талахта үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай билээ. Зайц, одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талах.